Тэд ангууч залуучуудаас түрхэн зуур холдож чадсан ч гэсэн бууны суманд машин нь эвдэрсэн байлаа. Ингээд цааш явах боломжгүй болдог. Энэ бүхэнд бол түрүүч залуу маш их бухимддаг. Учир нь тэр бол өөр зорилготой явж байгаа. Та бүхэн бол мэднэ. Тэгээд машин олох хэрэгцээ гардаг. Энэ үед Эва түрүүч залууд хэлдэг. За эндээс бол манай найзыг бол маш ойрхон байдаг. Хэдүүлээ тийшээ очиё. Тэнд очих юм бол чамд машин олдон, чамд бол заавал машин өгнө. Тэнд л бид бол амьд очих хэрэгтэй байна. Бид нар тэндээ үлдээ чи машин аваад цааш яваа гэж ятгадаг. Ингээд тэд Эвагийн найзынх руу явна. За тэд замдаа явж байгаад тусгай хүчний дайралтанд үрдсэн машинтаа таардаг. Машин дотор орж харахад бол сүүлийн тоног төхөөрөмжөөр тонологдсон. Мөн энэ машин хотын бүх гудамж талбай камертай холбогдсон. GPS-ээр маш олон хүмүүсийн байршлыг тогтоогсон харагддаг. Энэ дунд Эвагийн гэрч гэсэн орсон байлаа. За энэ бүхнээс дүгнээд үзэх юм бол хот даяар ийм тонологдсон машинтай цэргүүд маш олон явж байна гэсэн үг. Нэгт. За хоёрт бол хөнөөх гэж байгаа, устгах гэж байгаа хүмүүс айл эрт тоочглсон байна гэсэн үг юм. За энэ бүхний хийж чадах том хүчин бол ерөөсөө ганцхан байгаа. Энэ бол засгийн газар юм. Тийм учраас засгийн газраас энэ өдрийг хэрэгээр зохион байгуулад өөрсдийнхөө замд хөндөсөж байгаа, тэг болж байгаа хүмүүсээ устгах, мөн нийгэмд хэрэгцээгүй, хэрэггүй хүмүүсийг устгах гэсэн хоёр зорилго явж байгаа юм уу да гэж харж байна. За ер нь бол их л муухай юм болж байна да. За Эвагийн найзынх руу явж явах үед камераар тэднийг хаашаа явж байгааг мэддэг. Ингээд Эвагийн байрлаж байгаа найзынх руу тусгай албаны цэргүүд хүлгийн жолоо залах болно. Их цэвэрлэгээ дуусахад 6 цаг үлдлээ. За ингээд тэд бол Эвагийн найзын амжилттай очиж чаддаг. Үнэхээр халуун дулаан уур амьсгалтай хүмүүс тэднийг угтаж авна. Түрүүч залуу мэдээж Эвагаас нөгөө яриадсан машинаа өгөөч, би хурдан явах хэрэгтэй байна гэж хэлдэг. Энэ үед Эва уучлаарай. Машин байхгүй. Би чамд худлаа хэлсэн юм а гэж хэлдэг. Энэ үед Эвагийн найзынхын дүүн их чигээ буудаж авдаг. За ингээд энд бол буудалцаан болж нөгөө 50 байсан уур амьсгал бол эвдэгдэх болно. За түр байцаараа үзэгчтэй та бүхэнд нэг жоохон тайлбар хий. Яагаад Эвагийн найзынх нь дүүн ихчигээ буудсан бэ? За энэ гэр бүлийн талаар жоохон тодорхойлъё. Эвагийн найз мөн түүний дүү нөхөртэйгөө аав ээжийн хамт тавуулаа амьдардаг юм байна энд. Гэтэл бол асуудал юунаас болж хурцагдсан бэ гэвэл Эвагийн найз нь дүүгийнхаа нөхөртэй буюу хүргэнтэйгээ бол явуулж эхэлсэн. Эхэндээ нууцаар явж байгаад сүүлдээ бүр бол ил болж эхэлсэн. Хүмүүс нь бүр нүдэнд мэддэхүйц хоорондоо сэтгнэж баграл эрхний нөхөр хоёр мэт. За аав ээж хоёр нь бол энийг бол хараагүй юм шиг бол амьдардаг. За дүү нь бол энэ бүхнийг хараад бол үнэхээр их бачимдаж уурлаж хорсож бол дотроо бол ингэж бачимдаж явж байсан. Тэгээд бол энэ их цэвэрлэгээний өдрийг бол хүлээж байсан юм шиг байгаа юм. Тэгээд их цэвэрлэгээний өдөр ирээд өөрийнхөө хорслыг тайлж игчгээ буудаж алсан, мөн нөхрийг бол буудаж алах төлөвлөгөөтэй ингээ буудалцаж байгаамаа. Манай хэд бол эндээс явахаас өөр аргагүй болдгоо. Тэгээд тэд бол гэрээс гарч явж байхад тусгаан хүчнийхэн айл хэзээ тэдний байршлыг тогтоосон учраас тэдний гэрлөө орж байдаг. Ингээд тэд зогтож явж байхдаа ангуучдад баригдах болно. Ангуучид тэднийг алахгүй нэгэн машин дотор хийж авч явна. Машин дотор бол олон хүмүүс харагдаж байна. Ангуучдын нэг нь бага тайлаад бид энэ их цэвэрлэгэнд ороогүй. Бид энэ цэвэрлэгэнд хүмүүс алгахгаагүй. Тийм алгах хүсэл байхгүй. Харин бидэнд зүгээр л мөнгө хэрэгтэй байна. Тийм болохоор та нарыг барьсан гэж хэлдэг. Тэгээд тэдрийг нэгэн хар хувцастай хүмүүст хүлээлгэж өгөөд өөрсдөө мөнгө авч байгаагаар энэ хэсэг дууснаа. За энд тэгэхээр юу болдог вэ гэхээр их сонирхолтой зүйл олноо. Энд бол дуудлага худалдаа болдог.
маш том арга хэмжээ зохион байгуулагдаж байдаг. Энэхүү арга хэмжээндээр тухайн улс орны хотын бол хамгийн нэр нөлөөтэй хүмүүс, баячууд, компани, захирлууд гээд ер нь нөлөө бүхий хүмүүс л энд бол оролцдог том үдшилэг болж байдаг. Энэ дээр бол тайзан дээр бол саяны авчирсан хүмүүсээ бүгдийн сайхан игнэгээ зогсооцсон тий. Хөтлөгч нь бол за энэ хүмүүсийг одоо ямар хүмүүс одоо алхаар байна. Манай одоо хамгийн сүүлийн тоглолт болох гэж байна. За хүмүүс та бүх ихнээсээ гараа өргөөд байгаараа гээл. За тэгэнгүүт л одоо баячууд л за би яалаа гээл гараа өргөж байгаа юм л да. За ингээд тоглоомын дүрмийг танилцуулъя. За тоглоом дээр бол эдгээр оролцож байгаа хүмүүсийг бол нэг харанхуй том павильонд л тусгай зассан павильонд эдгээр хүмүүсийг оруулдаг. Мэдээж бол баригдсан хүмүүс маань ямар ч одоо буу зэвсэг байхгүй, гар хоосон бол ийшээ орж байгаа юм. Харин сонгогдож байгаа хүмүүс маань бол хүссэн зэвсгээ сонгож аваад за мөн бол харанхуй шөнийн нүдний шил зүгээд эдгээр хүмүүсийг агнах байгаа. Харин бусад хүмүүс нь бол басаадан дээрээс кино үзэж байгаа юм шиг, урлагийн тоглолт харж байгаа юм шиг энэ бүх зүйлийг харж кайф аван зогсдог. Одоо юу гэх юмдээ зүгээр хүний аймаар эднэр бол зүгээр тоглоом шиг л тоглож юм да. За мэдээж энд бол тусгай бэлтгэгдсэн төрүүч маань байгаа учраас юу гэж тийм хурдан алуулах вэ? Ер нь бол эсрэг талынхаа бараг бүх хүмүүсийг бол хөнөөж чаддаг. Ингээд бол тэдгэр хүмүүс бол барахгүй юм байна гэдгээ ойлгоод зогтож гардаг. Харин бол одоо хамгаалтын албаны цэргүүд нь бол манай хэдийг алхахаар бөөнд маш ихээр орж ирдэг. За ингээд манай хэд одоо хүхээс өөр зам бидэнд үлдсэнгүй дээ гэж байж байх үед тэмцэгчд олноороо энэ үед туслахаар орж ирнэ. За ингээд бол маш ширүүн тулалдаан энэ үед болох болно. За тэгэхээр энэ орж ирсэн хүмүүс хинбэ гэвэл мэдээж киноны ихэнд дурдж байсан их цэвэрлэгээний эсрэг тэмцэгч Карамело байлаа. За ингээд тэр хэд маань аврагдана. Түрүүчийн маань гол зорилго бол эхнээсээ л бол хүүхдийнхээ амь насыг хөнөөсөн хүнийг алхахаар гарч ирсэн. Тийм ч учраас бол тийшээгээ явдаг. Эва охины хамт бол хамт явахыг хүснэ. Тэгээд тэр цог очдөг. Ингээд гэрийнхэн гадаа ирдэг. За их цэвэрлэгээ дуусгасан мөн ерөөсөө л 1 цагийн зай байдаг. Айл хэлзээ үүр цайцсан нар гарцсан байдаг. За түрүүч гэрлүү ороход бол их нартайгаа хамт унтаж байдаг. За мөн бол цаана нь бол хүүхдүүд нь бол дуурж байдаг. За түрүүч бол ингээ алах уу байх уу гэж их бодож байгаад гэрээс нь гарч ирдэг. Та бүхэн алсан гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? За ингээд гэрээс нь гарч явж байхад түрүүч юмаа бууддаг. За хэн бууддаг вэ гэвэл мэдээж тусгай хүчний ахлагч байлаа. Тусгай хүчний ахлагч түрүүч дээр ирээд чи яагаад энэ хүмүүс тусалж байгаа нь туслана гэсэн ойлголт энэ өдөр байхгүй. Энэ бол их цэвэрлэгээний өдөр. Ард иргэд хүмүүс бага алж байна. Тийм учраас бид нар их хүмүүс алхаар энд орж ирсэн. Энэ өдөр зүгээр л хүмүүсийг алах хэрэгтэй гэд түрүүчийг яг буудах гэж байхад тусгай албаны ахлагчийг хин нэгэн цанаас нь буудлаа. Эргэж харахад хэн байсан бэ? Түрүүчийг алгаж байсан хүн түрүүчийн амь насыг авардаг. За ингээд цаанаас нь Эва охины хоёр хамт энэ бүхнийг харж түрүүч туслахаар ирдэг. Тэгэл охиндоо л хэлдэг л дээ. Энэ хүн бидний амь насыг аварсан. Одоо бид нар энэ хүний амь насыг аврах цаг болсон. Тусалцгаая. Ингэж хэлээ түрүүчэд туслахаар гүйх болно. Энэ үе цаанаас нь бол тусгай хүчний цэргүүд орж ирдэг. Яг энэ цэргүүд орж ирж байх энэ цаг мөчид их цэвэрлэгээ дууслаа гэсэн дууд тохио дуурах болно.